үзэгч та бүхэн өнөөдрийн анхны зочдтой ярилцахыг хүрэхэд бэлэн болоод байна. Зочид маань өгөх өдөр хөдөлгөөн төрийн бас байгууллагын гишүүн Баяр Магна. За мөн энэ үйлсэд одоо маш олон жил монголчуудад ялангуяа Монголын хүүхдүүдэд олон сайн сайхан зүйл бэлгэлж байгаа. Гадны нэгэн зочин хүрэлцэн ирсэн байгаа. Энэ зочны маань нэр Jackie Terris. За та бүхэн өглөөний мэндэргээ сайхан амарсан уу? Good morning. Good morning. Сайхан амарлаа. Өглөөний мэнд хүргэе та бүхэн. Дэлгэр яах вэ? За тэгэхээр яг одоо энэ 5 жилдээ зохион байгуулагдж байна шүү дээ тийм ээ. За энэ өдрийг одоо энэ өдрийн энэ жилийн арга хэмжээний одоо онцлог нь юу байх юм бэ? Тэр тухай мэдээлэл өгөх үү? За тэгээ юуны өмнө танаа телевизийн хамт олон тусгай цаг гаргаад ийм үнэтэй цагнаас бас өдөр хөдөлгөөнтэй хамт байж байгаад үнэхээр их таалагдж байна. Хэдэн өдрийн турш бид нар тийм ээ өглөө болгон манай бас гишүүд хүлцэн ирээд бас өдрийн тухай бас урам хайрлах тухай уриалж байгаа. Үнэхээр их талахгүй шүү дээ. Олон хүмүүс үүнийг үзэж бас тэд нар урам авч байна. Тэгээ өдөр гэдэг бол ердөө л энэ. Бид нар яг 5 жилийн өмнө бид нар байж байхдаа бид нар яаж бидний хүмүүс урам өгөх вэ? Тэгээ яаж бид нар өөрсдөө бас урам авах вэ гэдэг яг л тийм сэдэлтэй байсан. Тэр та нар анзаарсан бол бид нар өдөр хөдөлгөөн гэдэг төрийн бас байгуулга байгуулсан. Тэр үгийн товчлол бол өөх болно да тий. Тэгээ өөх шиг бид нар тарган. Гэхдээ энийгээрээ бол бид нар яг хайраараа тий урмаараа тийм сайхан сэтгэлээрээ бид нар тарган байцгаая гэдэг тийм ерөөлтэй гэж бид нар ярьжсэн байхгүй. Та төвшөө танилцуулахгүй ямар ч хүн байгаа үлээ. Бид нар одоо Jackie Price гэдэг Английн иргэн эмэгтэй байж байгаа. Би нэрийн Christina Noble сангийн Монгол Christina Noble сан олон жил үйл ажиллагаа маш идэвхтэй явуулж ирж байгаа. Голчлон ядуу боломжгүй амьдралтай хүүхдүүдийн үр хүүхдүүд айлуудын үр хүүхдүүдэд тусалдаг. Jackie Price бол хамгийн идэвхтэй доноруудын нэг гэж байгаа. Монгол бол 10 хэдэн жил яасан зүрх сэтгэлээ орхицсан ийм эмэгтэй байж байгаа. Тэгээ бид нар хэдхэн хоногийн өмнө танилцаад ер нь бид нар бас нэг хөдөртөө бид нар танилцуулахгүй бол болохгүй нэ. Яагаад гэвэл гадаадын ийм те Монгол цусгүй мөртлөө те гадны хүмүүртлөө Монгол хүүхдүүдийн төлөө бүх юм орхиод өнөөдөр бүх зүйлийг яагаад төрсөн өдрөөр тэгдэг гинэ. Надад та нар мөнгө хэрэггүй, надад мөнгө хэрэггүй, надад бүх юм байгаа, надад сайн эрүүл мэнд байгаа. Та нар зүгээр л Монголын хүүхдүүдэд мөнгө бэлгэлээрэй. Тэгэхээр манай үзэгчд магадгүй хааны газрын Английн ч юм уу тэр бомб дэрсэн байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр өөрөө тийм баян цэнэлдэг хүн үү? Яаж одоо мөнгө цуглуулж хүүхдүүдэд одоо хандив болох юм бэ? Та дамжуулаад асууад өгнө. Асуух үү? People might think that you are a millionaire. No, definitely not. You've been very active. Yes. So how do you raise it? A lot of hard work and with the help of many volunteers, friends and word of mouth. I tell people what I do, slip it into conversation, but I don't push it down people's throats. За тэгэхээр ерөөсөө яадаг вэ гэхээр би өөрөө тийм баян одоо тэр бомбон ч юм уу саятан хүн бол огт биш. Би зүгээр хүмүүстэй ярьж байхдаа, хүмүүстэй уулзахдаа бүхэл хүнд ерөөдөө хүүхдүүдэд туслаач гэдэг уриалгыг дэвшүүлдэг. Гэхдээ хүн болгоныг ингээл чи тийм ингэж одоо юмны төвөг чирэгд удаадаг. Зүгээр одоо ярьжааныхаа явцад амьдралынхаа туршид маш олон хүмүүст тодорхой хэмжээгээр одоо их эвтэйхэн байдлаар ханддаг. Тэрний үр дүнд одоо маш их хэмжээний тодорхой хэмжээний одоо мөнгө хоримтон орж ирдгийг одоо зориулдаг гэж байна. Анх Монголд яг та хэзээ ирсэн бэ? Монголтой бас их холбогдсон үг төхөөсөө бидний тоолцооч. Oh, how do you come to Mongolia first? How did I come to Mongolia? Quite by chance. I had heard about Christina Noble. I'd read the book. And I had thought I wanted to help people in Vietnam first of all. And quite by chance, Gima emailed me and said, all that you are doing, we need it all in Mongolia. This was in 1999. And so never did I dream that I would personally come here. But somebody said to me, when I go to Mongolia, I'll take you with me. And within just a few months, I was here in Ulaanbaatar. That was in March 2000. And it was then during this visit that I met Terbold. And then everything just took off. I went back to Singapore. Yeah. What year was it, did you say? When we were living in 1999, I came from Singapore to Mongolia. We were living there at the time. 1999 онд Сингапурт ажиллаж байсан. Тухайн үед бол Монголд ирнэ гэдэг тухай бол огт бодол байгаагүй. Тэгээд тэр үед энэ Christina Noble сангийн одоо Монгол дахь одоо сангийн тэргүүн Эгема гэгчтэй холбоо тогтоож үндсэндээ Монголд ирэх анхны алхмууд тавигдсан. Тэгээд Монголд анх ирснийхаа дараа бол үндсэндээ хамгийн түрүүнд уулзсан хүмүүсийнх нь нэг нь бол төр болд гэм их одоо хүүхэд тухайн цагт үед бол хүүхэд байсан гэж тийм ээ. 90 онд гэдэг чинь түүхийн төлчөөс хөгжлүүлээ ирчих үү. Төр болд гэдэг залуу тэр үед 10 хэдэн настай. Зайсан дээр
юм зардаг гэсэн юм байна л да. Ундаа чихрийн тэр зардаг гэсэн юм байна. Тэгээд зам хөндлөн гарч явж байгаад машины аварт ороод тэгээд шээснийхэн сүв нь бол тасарсан байсан юм. Тэгээд тэр машин дайрсан хүн бол тэгэл ерөөсөө туслахгүй яваад өгсөн. Монголд байж байхдаа 2 жилд бол 7-8 удаа хагалгаанд ороод ямар ч найдваргүй байж явах үед нь Жаки уулзаад анх ирсэн тэр жилээ таарлцсан баг. Тий, ер нь бол сонссон байсан юм байна. Тэгээд төр болдын төлөө ирээд тэгээд Сингапурт бүр 3 удаа хагалгаа хийгээд тэгээд тэр залуу одоо маш зүг зүгээр төр бол зүг зүгээр болсон байж байгаа. Тэгээд бид нар нэг бас нэг сюрприз байгаа юм. Зочиндоо Жаки тэр төр болцтой уулзаагүй байгаа. Монгол дээрээ уулзсан. Гэтэ одоо ирсэн гэж мдээгүй байж байгаа. Тэгээд төр болдыг оруулаад ирж болох уу? Бид бас яг зочиндоо одоо гинтийн билег болохоор энэ хүү залууг студиуд өнөөдөр зочноор урьсан байгаа. Тэгэхээр 99 онд болсон үйл явдал. 99 онд тухай 2000 онд тэр үед хэдэн настай 14-тэй байсан гэсэн байна. 14-тэй. Одоо бол бараг 30 хүрч байгаа залуу байх хэвээр. Хаа. Харин төлөв. Тэгээд хаана ямар нэмтийг хийлгсэн бэ? Сингапурт 3 удаа хагалгаа хийлгээд одоо зүг зүгээр болсон. Тэр үедээ. Тий. Тэгээд бүх тэр мөнгө босгохын одоо хин Жаки хийсэн юм байна л да. Мэдээж одоо маш их олон хүнээс ямар хэмжээний мөнгө орсон байж байгаа юм. Тэрийг нь одоо би сайн мэдэхгүй байна. How much money did you have to collect for Turwold for his medication? I didn't collect anything. The American ambassador helped me, and he found a urologist in Singapore, and then suddenly, don't ask me where, but somebody said, I will buy the tickets, the air tickets. We brought Turbold to Singapore, and he went into hospital because we hadn't got any of his x-rays available. They really didn't know what they were looking for, only just what I had told them. So he had tests, and eventually they operated, and from there he went to the Johns Hopkins Hospital to recover. One of my friends, her husband was the CEO there. I mean, had I thought about all this before I started to act, I How wouldn't have about got it. costs? Someone paid for it or? They did it all from the goodness of their heart. For It free. was free. Nobody paid anything. За тэгээд их гайхалтай үйл явдал болсон юм байна. Сингапурт тэр үед Америкийн тухайн цагийн Америкийн одоо элчин сайд одоо их тусалсан юм байна. Тэгээд элчин сайд холбогдоод яг тухайн цагийн одоо Сингапурын аль нэг эмнэлэгтэй холбоо тогтоосон байна. Тэгээд тэндээ үндсэндээ хагалгаанд орсон юм. Тэгээд энэ бүхэн бол яг тэр замын зардлын тэрийг бол үндсэндээ Америк элчин сайдын яамнаас одоо төлж өгсөн юм байна. За эмнэлгүүд нь бол тэр хоёр ч эмнэлэг дамжсан гэж Джон Хопкинс эмнэлэгт тэгээд мөн Сингапурын эмнэлэгт. Энэ тохиолдолд бол тэр эмнэлгүүд бол энэ хүүхдэд одоо үнгүүгээр үн төлбөргүйгээр одоо ярьчаа одоо тусалчаа гэсэн байдлаар энэ үйл ажиллагаа болж өнгөрсөн гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа нь хэр хугацаанд болсон юм бол ер нь how long did it take to? Well, unfortunately, Turbold had a fall after 4 weeks. So the visit got extended to 6 weeks, and then I had to have him back again 6 months later for a checkup, and again another 6 months later for a further checkup. But don't ask me where the money came from the fares. People just heard about him and volunteered, and the marketing manager from Air China also helped me. And he's now become a good friend. Тэгэхээр янз бүрийн өчир шалтгаанаар нийтдээ 6 сар орчим одоо хугацаа орсон юм байна. Тэгэхээр та бүхэн яг одоо бидний арын дэлгэцэн дээр манай бидний хэний яриад байгаа тэр хүнийг одоо харж байна. Тэр бол юм одоо хөрөлцөн ирсэн байна. Turbold, I didn't think you could find him. Oh, come on. Oh, this is wonderful. Oh, Turbold. Одоо өвчнөөсөө салсан байна, ирсэн байна. Oh, Turbold, this is wonderful. I didn't think we could find him. Oh, this is... Oh, he's my Mongolian son. He's... Just... Баян холбоотой байдаг. That's wonderful. Тий гэсэн. За сайн байна уу тэр бол сайн байна. За өглөөний төргий. Гайхалтай түүх өгч байна. You told me you couldn't find him. Тэр бол таяр баян холбоотой байдаг. Холбоотой. Загтал одоо тэгээ нэмээд юу гэдгийг Тий хүүхдийн 14 настай байхдаа чи нэг осолд ороод шийсний сүв тасарсан байсан гэж. Тасарсан хэр удаан явсан юм? 2 жил. 2 жил чи тэгээ урт өлгөөтэй явсан юм. Монгол хагалгаанд орж чадахгүй. Монголд бол 7-8 удаа орсон. Тэгээд ер нь ямар ч имжлэгээ байхгүй. Чи тэгээ 7-8 удаа шийснийхээ сүвийг Монголд одоо залгуулах гэж утсан юм ба шүү дээ, тий. Тэгээд буцаад эрдээсээ бүглэрчдэг. Эрдээсээ тийм ямар ч имжлэгээ авах. Тэгээ би бол одоо ингээ мэдэж л да зарим хүмүүс ингээ хагалгаанд ороход нэг юм пластик гялгар ууд эндээ зүүцсэн яваад байдаг шүү дээ.
Тэгээд тэр чинь бол надад бол их хүн санагддаг байхгүй. Одоо ингээд хүн жам ясаараа бийж чадахгүй гэдэг чинь. Тэр үед 2 жилийн турш чи эмнэлэгт байгаад байв. Бас чамайг зайсан дээр энэ төр янз бүрийн юм зардаг байсан гэж тэгжсэн. Тэгэхээр яг тийм үедээ мөн одоо гадуур юм зараад явж ирсэн үү? Ямар байдалтай байсан бэ аж амьдрал чинь? Ер нь бол би нэг 14 настайгаасаа жоохон 8 хийж эхэлж байсан. Ундаа зарах. Тэгэл 50 хүмүүс ирхэл зарах. Тэгээд нэг 2000 он бол тиймэрхүү байсан шүү дээ. 90 онд бол тий. Огт зүгээр сууж. Тэгээд 2000 он 98 онд аварт орсон. За. Тэгээ тухайн үед аварт ороход бол намайг мөргсөн хүн бол хүүхдийн төлөө явах ёстой байсан хүн байсан л та хүүхд хамгаалах төвийн захирлын эхнэр байсан. Тэгээд ер нь усан тайсан чулуу шиг л алга болсон. Мэдээж чи тодорхой хэмжээгээр одоо ямар нэг юм зарж байгаа гэдэг чинь гэр орныхоо өрхийн төсөвт нэмэр болох гэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээгээр нэмэр болж ирсэн хүн ингээд ажил хийхгүй болохоор танай гэр бүлийн амьдрал энэ жоохон хэцүү болж ирэх. Хүн дэвтэр ер нь хэцүү байсан л да ээж дүүнэртэйгээ байдаг байсан. Гэхдээ чи яг одоо биеийн байдал чинь эрүүл мэндийн байдал чинь тийм болсон үед бас өргөжлүүлээд юмаа зараа өргөжлүүлдэг хэвтэрт байдаг байсан тий. Эрдээсээ 2 хөл тушаатай. Тэгээд яаж энэ хүнийг олж уулцсан? Энэ хүн хизээ яаж ирсэн? Сандаг одоо тэр үе. Саналгаа яах вэ? Би эмчилгээний юм хом гуйгаал зургт телевизээр ярилцлага өгсөн л доо. Тэр үе тухайн үед бол бас хаачдаг байсан. Яг нэг хүүхд хамгаалах төвийн захирал байсан хүн. Ер нь бас жоохон тэргээр бас яачдаг зогсоочдаг гэсэн аахгүй. Тэгээ сонин мөн дээр ярилцлага өгчээж Кристина Ноблийн хүүхдийн сан гэж надад туслах тийм байгууллага ирсэн. Тэгээд тэр байгууллагатай холбогдож энэ Жаки Бариста уулзсан. Ер нь тэгэхээр гайхалтай мөчвэлээ үнэхээр сэтгэл бодоод уучлаарай үзэгчдээ тасалж. Тэгэхээр та хоёр маань одоо ингээд хэдэн жилийн дараа эргээд уулзж байгаа вэ? Ер нь бол баян холбоотой ажиллаж байгаа. Ер нь нэх актер тэгж их уулздаг. Саяхан л нэг уулзсан тэгээд. Та одоо гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Хүүхдтэй юу? 2 хүүхдтэй. Одоо юу хийж байгаа гэр бүлтэй? Одоо нэг барилгын компанид ажиллаж байгаа. Одоо зөв зүгээр. Зөв зүгээр. Ээж нь сайн уу гэр бүлийн сайн уу? Гэр бүл ер нь сайн бүгд сайн байгаа. Тэр үед ингээд мэдээж одоо ингээд хэвтэрт байсан хүүхэд 14 настай дөнгөж 9 насны хүүхэд сэтгэл санаа маш хүнд байж дараа шүү дээ. Эдгэрээ төл дээрээ босоод хүн шиг болчихно гэдэг тийм итгэл найдвар ер нь байсан уу? За төсөөлөгдөхгүй байсан да. Энэ амьдралаа ингэж өнгөрөөх нэ гэж бодчихсон. Ер нь бол хэвтэр тэгээд шүүзний яс цоорчсон эдээ гоожоод эрдээсээ уусаар шийгээл 2 жил шахам эрдээсээ тэрэгэнцэр дээр явдаг байсан. Тэгэл эрдээсээ Монголд бол олон удаа хагалгаанд ороод дийлээгүй шүү дээ. Jackie, you're wonderful. You know, there's an organisation called Friendship Works, and these are people without a hidden agenda but do things from the heart. And you can only do things if you have a team behind you. I can't do it on my own. I have to have people who support me. Тэгэхээр энэ үйл ажиллагааг явуулахад Friendship People гэсэн одоо байгууллага байгаа хүмүүсийн одоо нөхөрлөл гэсэн нэртэй энэ хүмүүсийн тусламжтайгаар би энэ олон сайн үлсийн ажлыг одоо сайн үлсийг бүтээсэн юм аа. Хүмүүс бие биенийхээ одоо тус дэмээр ийм ажлыг хийдэг юм аа. Тэрнээс хэн нэгэн ганцаараа хийдэг зүйл огт бишээ гэдгийг хэлмээр байна гэж хэлж байна. Was it a surprise for you? You brought Shocked. We were trying to phone him and everybody said, no, we can't get hold of Turbold. And I said to my friend, well, maybe he hasn't paid his telephone bill or something that we can't get him. It just was a big shock. Didn't expect it. And you know, I was sitting here thinking, if only Turbold was here. That's all I thought. Тэгэхээр маш их гинтийн бэлэг байлаа. Би тэр болтой уулзъягээд бас олж чадахгүй байх, байхгүй байх, холбогд боломж өгөөж хэлжсэн боловч яг энд ингээ ороод ирнэ гэж бодсонгүй гэж хэлж байна. Тэр маань. За ингээд өнөөдөр та бүхний хүрэлцэн ирсэнд их баярлалаа тэр боллоо. Thank you Jackie. That's okay. Бид нэр маш жижигхэн одоо гарын бэлэг Jackie-да бэлдсэн байгаа. Өнөөдөр нэгэнтээ өгөх өдөр юм чинь бид бас англи нэрний хүүтэн орон би англиг бас сайн мэдж байна. Таны хөлийг энэ Монголын бүтээгдэхүүн дулаацуулна гэж найдаж байна. We have a very small gift for you. This will keep you warm. I know in the UK it's a bit chilly. Yes. Yeah. Oh, thank you. Тэгээд ийм түүхийн бас хамгийн гоё төр болдын амьдрал цаашаа үргэлжлээд одоо зөв зүгээр болоо 2-2 сайхан хүүхэдтэй ийм хариуцлагатай сайхан аа болсон байж байгаа. Тэгээд өөх өдрийнхний хувьд бол энэ бол бас монголчуудын хувьд бол үнэхээр гэгэн сайхан түүх байгаа тийм. Гадаадын хүмүүс Монголын үр хүүхдүүдийн төлөө тийм дандаа жил болгоо ингэж ирж тусалж байна. Тэгвэл бид нар бас өгцгөөё гэдэг юм сэтгэлтэй байж байгаа. Тэгэлгүй яах вэ? Та бүхэн өнөө өглөөгөөс тань бяцхан бэлэг өгч байгаамаа. Тэгээд таны амьдрал үнэхээр сайн сайхан байх болтугай.